Жаргалын шок киноны залуу уран бүтээлчтэй амжилт хүсье. Харалтай сонсороо. Удаан бодно шүү дээ би. За тэгээ. Ус нь хэлж өгөхгүй шүү тийм ээ. Дотроо бодоод үзэгчтэй маань ч гэсэн бодох боломжтой. Нэгэн улсад гэмт хэрэгтнүүдэд цаазлан алхаасаа өмнө 2 цаас суглуулдгийн гинэ. Суглуулт юм шүү дээ. Нэг цаасан дээр нь үхэх ял, нөгөө дээр нь өршөөх гэсэн 2 бичгтээ суглаагийн. Аль нэгийг сонгоод өршөөх гэдгийг авчих юм бол та өршөөгдөн. Үхэх ялтаа суглаагаа авчих юм бол цаазаараа ахуулнаа гэсэн. Гэтэл хоёулын дээр нь үхэх гэдэг суглааг хийчих нэг нөхөр тийм ээ. Алийн сонгосон үхэхээр хийчихгүй да нэг нөхөр хорлоод. Заавал алах. Мань хүн бас цаазлуулах гэж байгаа хүн бас мэдчихгүй тэрийг. За алийн авсан үхэхийн юм чинь нэг арга бодоод амь гарсан. Тэр цааз амьд үлдсэн байгаа гэж. Тэр ямар арга хэрэгэж хоёулын дээр нүхнэ гэдэг бичиг гарч байгаа гарна гэсэн. Тэрийг мэдсэн байгаа. Хоёулын дээр нь үхэх гэсэн байгаа. Би алийн сонгосон үхэн дээр нь амьд гарцсан байж шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр амьд гарсан гэдэг бичгийг сольж ийсэн юм уу да тий. Тэгэхээр тэр байж болох уу эсвэл өөрөө ажиллах уу тий. Хайртаас өгөө байгаад тий. Асуудал дэвшүүлж байгаа байхгүй тий. Таны IQ-ийн төвшин хэд вэ? Мэдгүй би IQ-ийн төвшин үзээгүй. Одоо үзэж штэ. Ойр цуу хэд? Хариулт өгөөгүй байж. Байж сайхан бодъё. За тэг. Ямар арга хэрэгэлсэн байж болох вэ? Тэр хүн шоронд байгаа өөрөө. Тэр үг хэлсэн гэсэн үг өөрөө. Та оролцоог эн чинь орж. Асуултад харж болно шүү дээ. За. Асуулт нь за тэнгууд тэр өөрөө шоронд байгаа. Өөрөө шоронд байгаа. Тэ? Шоронд байгаа үжиж яг тийм хоёр бичиг ирэх чинь гэдэг мэдээлэл авч ийн гэдэг чинь тэр авсан мэдээлэл гэж хүнээрэл одоо эргүүлэл тэнд нь Солиулаагүй. Солиулаагүй. Тэг яг сонгоход хоёулаа үхэн гэсэн л ял байсан. Үхэн гэсэн үхэн гэдгийг гítл аврагдцсан хүмүүст мэддэхгүйгээр. Миний эслийг бодлоо. чи юу лээ? Зингэр багийнхан бол одоогоор оноогүй явж байгаа шүү дээ. Тэгээ угаасаа оноогүй явж байгаа. Та хариулаад байвал бас оноогүй болчих юм шиг санагдаад байна чи. Нэг тэгээ байж ил та чинь бодчих штэ энэ. Угаа ямар арга хэрэгсэн бэ? Наач шорон дотроо өөрөө байгаад идэг. Тэгсэн ирнэ. Ер нь 2 суглаад хоёулаа бүхэн ичсэн суглаа байсан байхгүй. Тэгэхээр зэрэг та нэг суглаан ямар ч гэсэн суглаад тэгээд амьд үлдсэн байгаа байхгүй. Суглаагаа сугалцсан. та нар чи IQ сайтайгаас суусан шүү дээ. Дүүсэр. За хоёул ингэ би шууд хоёул ингэ суглая гэсэн баг. Тэгээд амьд утсан. Тим юм гэж юу байдгийг. Түүж болно шүү дээ. Яагаад тэр чи хоёул ингэ байгааг нь мэдчихэж байгаа байж л тань. Тэгвэл биш вэ? Нэг удаа аварчи биш вэ? Хоёулын сонгохгүй нэгийг сонгоно. Тэгэхээр тог зах шүү дээ одоо. Аль нэгийг сонгох. Үгүй хувилбар чинь тийм л байгаа. Гэхдээ ханд хоёулыг л сонгосон тоххой да. Гэхдээ яаж аврагдах нь бол ойлгомжгүй байна л да. Үхэн цаазаар авах гэсэн хоёр сонголт байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө. Өөршөөгөө шууд залгицсан байхгүй юу? За сонсъё тийм ээ. Яг багийнхан гişин бас. Нэгийг суглангууд угаасаа цаана өхөн гэдэг үлдсэн шүү дээ. Тэгээд түнгууд өөрөө нэгийг авчиж байгаа хүмүүс бусад хүмүүс тэрийг судсан гэж мэдэхгүй шүү дээ. Тэнгууд өөрөө нэгийг авчихгууд цаана нөгөө нэг өхөн гэдэг нь үлдчихэж авчаад би амьд гэдгийг авчлаа болоо. Үзүүлвэл яа. Үзүүлж Яг гэж түр хоёр хүмүүс Үзүүлж шууд идчихэл баг. Зөв үйлдвэр зүгээр л идчихгүй да. Алийг нь аваад хамаагүй идчих. Үлдсэн нь тийм ээ. Зөв гэхдээ идэх гэдэг л хувилбар байлаа л да.